Орхон аймаг Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ийм сайхан мэдээг сонсоод бид нар Улаанбаатараас зориуд та бүхнийг зорж ирсэн юм аа. Танай мэдлэгийг. Тэгээд ер нь хар тавдар гэдэг бол Монгол улсыг бас бүрэн аюулын харанг дэлгэсэн хэмжээнд бүр дэлхийн хэмжээнд одоо яригдаж Монгол улс элгэний хавдраар, ходоодны хавдраар, уушигны хавдраар гэж ярьдаг ийм болж. Тэгвэл энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэн мэрэгд маань бас л одоо хэр чадлаар л хөдөлмөрлөж байгаа л да. Тэрний нэг нь одоо та бүх юм байна. Тэгээд ер нь мэдээж одоо юу гэдэг улс орон даяар хэрэгжиж байгаа энэ төслийн баг зарим магадгүй тэр эрүүл элгэний өвчлөгөө Монгол гэдэг ингээд энэ сайхан Монгол улсын хэмжээнд явж байгаа төслийн нэгэн хэлбэр бол одоо эрдэнэт буюу Орхон аймагт хэрэгжиж байгаа юм байна. Энэ ер нь төслийг хэрэгжүүлэх санаа одоо манай эмчнэрийн санаа байсан гэж засаг дарга маань онцолсон. Тэгэхээр ер нь яг энэ төслийг яагаад хэрэгжүүлэх болсон юм тийм ээ? Ер нь та бүхний санаа нь багтжсэн учраас л хэрэгжүүлсэн гэж би хувьдаа эхэлж байна л да. За баярлалаа. Урмын сайхан урмын ярьсан гэлээ. Тэгээ бид хэдийн хувьд болохоор энэ өөрөө одоо цааш шин зүйл биш. Угаас хэрэгжих боломжтой. Гацгүй бид хэд төр захиргааны байгууллага тийм ээ. Эрүүл мэндийн газар тэгээд манай аймгийн удирдлагууд бүгдээрээ нийлээд энэ хэдийлээ энийг хийж чадах юм байна гэдэг. Энийг бид хэд ойлгуулж чадсан. Хамтаараа энийг бас хийж чадсан. Ийм сайхан зүйл. Тэгээд шинэлэг зүйлүүд бол бас 2-3 бол байгаа. Нутагшуулсан. Тэгээ бусад аймагуд бас туршлага судлаад биднээс явж байгаа ийм ажлууд бас байгаа. Тэгэхээр энэ одоо бид хэд удахгүй энэ ажлынхаа үр дүнг тайлагна. Тэгэхээр хэр зэрэг зөв замаар явж тэгээд удирдлагууд нь эрүүл аймгийн удирдлагууд тийм ээ. Тэгээд эмнэлгүүд нь тэгэхээр зөв зохион байгуулалттай явж чадах юм бол ямар үр дүнд хүрч болох нь вэ гэдгийг бид хэд илэрхийлнэ. Тэгэхээр урьдчилан байдлаар бол одоо бид хэд энэ ажлынхаа үр дүнд бол сэтгэл хангалуун байна. Цэвэрээс хувьд бол эдгэрэлт өөрөө бүрэн учраас эдгэх магадлал нь өөрөө 98%. Тэгэхээр бид хэд 98% тай эмчилгээ шийдэгдсэн, даатгалаар эмчилгээ шийдэгдсэн. Ийм үед бид хэд өөрсдөө л санаачлахтай байж тэр хүнд ойлгуулж тэгээд тэр С вирустай хүн гэдгийг илрүүлэх нь өөрөө бид хэд хамгийн одоо нэг номерын зүйл байла. Хоёр дахь зүйл нь болохоор Б вирустай ээжээс төрж байгаа хүүхдүүдийг хамгаалах. Яагаад гэвэл ээж нь вирустай, хүүхэд нь өөрөө вирустай болвол аргаш магадлал нь 90% байдаг учраас энийг хамгаалах. Гурав дахь ажил нь болохоор Б вирусын эрсдэлтэй бүлгийг вакцинжуулах. Ийм том ажлуудыг өгнөсөн. Дөрөв дахь ажил нь болохоор элгэний хатууралтай хүмүүсийн бүртгэлийг хийж тэр хүмүүстэй дараа одоо засаг даргын сангаар дамжуулаад бид хэд байнгын тогтмол үйлчлэг шинжилгээнд хамруулж хавдрыг эрт үед нь илрүүлэх гэсэн ийм дараагийн алхмуудыг хийгээд ингээд үр дүнтэй явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо зөвхөн бид хэдийн нэг хүний хийх ч юм уу нэг зөвхөн нэг багийн хийх ажил биш. Олон баг нийлж хийж байгаа ийм үр дүн. Б вирустай ер нь төрөх үедээ ер нь бол хүн БЦ вирусын шинжилгээнд хамрагдаж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл Монголд ялангуяа Монголд амьдарч байгаа хүмүүс маань яагаад гэвэл бид хэд яаж халдвар авсан гэдэгтгүйгээр халдвар авч байгаа шалтгаан бол зөндөө байгаа. Тэгэхээр би ямар эрсдэл донд амьдарч байгааг гэдгийг ойлгохын тулд тэр хүн эхний ээлжинд БЦ вирусын БЦ вирусын шинжилгээ өгч илүү бүтнийхээ үйл ажиллагаанд маш идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор хэрэг байхгүй бол вакцин хийх хэрэгтэй. Маш хялбар аргаар вакцин хийх боломжтой. Тэгээд энэ вакцины төрөл дотроос хамгийн аюулгүй вакцин Б-гийн вакцин гэдэг. Сайд нэг хүндрэлтэй. Тийм маш аюулгүй. Тэгээд дархлаа үүсгэх чадамж нь өндөр, хамгаалах чадамж нь өндөр гэж үздэг. Тэгэхээр маш үр дүнтэй аргаар бид хэд энэ Б вирусаас салах боломжтой гэсэн үг. За гурав дахь зүйл нь болохоор бид хэд Б вирустай ээжээс төрж байгаа хүүхэд маань БЦ вирус ялгаагүй төрж байгаа хүүхэд маань өөрөө вирустай төрөх эрсдэлтэй байна. Вирустай төрөх эрсдэлтэй, төрөх замаар халдвар авах эрсдэл маш өндөр байна. Авчвал нөгөө хүүхэд маань өөрөө дархлаагүй учраас маш амархан харагшсан. Авсан 10 хүүхдийн 9 нь харагшдаг. Тэгэхээр одоо та хэд маань ойр орчмын хүмүүс маань нэг 40 50-тай 40-тэй тийм ээ 20 30-тай ийм хүмүүс өвдөд байгаа да. Элгэний хатуурал болчлоо гэж яриад байгаа. Тэр хүмүүсийн ихвчлэн төрөх зам төрөх үедээ авсан. Тэгээд тэр нь эргээд ирэхээр 20-оос 30 наснд харагших байдлаар илэрч одоо хатуурал байдлаар илэрч хүндрэл гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр яах ёстой вэ? Бид хэд засаг даргын сангаар дэмжлэг аваад энэ үйл ажиллагаанд батлуу дарга бид хэд маш сайн болсон. Тэгээд төрөх бүсийн онцлог хэмжээний төвийнхаа одоо төрөх тасгийнхантайгаа хамтраад энэ үйл ажиллагааг анх нутагшуулсан. Одоогийн байдлаар нэг 280 гаруй хүүхдийг
бие вирустай одоо ээжээс төрж байгаа хүүхдийг хамгаалаад ийм ажил хийж байна. Энэ ямар учиртай гэхээр бие вирусын вакцин бол төрх үед нь хийдэг. А гэвч тэр үйлчлэг нь болохоор дор хаяж 14-өөс 21 хоногийн дараа эхэлдэг гэдэг байхгүй юу? Тэгэхээр яг тэр эхэлж байгаа үедээ тэр нэг завсрын цонх үедээ одоо халдвар авах эрсдэлтэй үед учраас богино үйлчлэгээтэй тийм вакциныг бас хийж өгдөг. Тэгэхээр тэр богино үйлчлэгээ вакциныг энд нутагшуулсан гэсэн үг. Тэр нь болохоор зах зээлийн ханшаар бол нэг 100 орчим мянган төгрөг гэдэг. Шийдэх бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Тэгэхээр манай одоо доктор профессор манай багш нар ч гэсэн мэдж байгаа. Гагцгүй бид хэд яасан гэхээр энэ Орхон аймагт ирсэн Медипас гэдэг энэ сайхан эмнэлэг байгуулагдсан. Тэгэхээр энийг түшгэлж бас олон сайхан эмчнэр хурж ирсэн. Тэгээ бид хэд баг болж ердөө хэдүүлээ Орхон аймгийг загвар болгоё. 100 мянган хүнтэй. Тэгээ нэг л сунтаа учраас бид хэд үр дүн хийвэл одоо ажил зохион байгуулад үр дүнд хүрэх юм бол маш богино хугацаанд бид хэд үр дүнгээ харж чаднаа. Тэр нь эргээд 3 сая хүндээ бид хэд яавал болох юм бэ гэдэг шийдлээ гаргаж ирээ гэдэг зорилгоор 3 жилийн өмнөөс 4 жилийн өмнөөс эхэлсэн гэсэн үг. Тэгээд Илгэнэ чиглэл хотод улаан хоолой хавдар нийлээд энэ 3 хавдар маань нийлээд Илгэнэ хавдар хотод улаан хоолой хавдар нийлээд нийт хавдрын 75% байна. Тий. Тэгээ бүдүүн гэц босод эрхтнүүдийн хавдар оруулах юм бол хоолтой холбоотой тэгээ вирустай холбоотой хавдар бол нийт хавдрын бараг 85% байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Бид хэд шийдэл авах бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ тулд ердөө бид хэд эрүүл мэндийн боловсролоор эхний ээлж нь хангах хэрэгтэй байна. Хоёрдугаар тогтолцоо үүсгэх хэрэгтэй байна. Тогтолцоо үүсгэх хэрэгтэй байна. Тэгээд эрүүл мэндийн даатгалаас үл хамаарсан тогтолцоо үүсгэсэн бид нар. Энэ дээр бас засагтаар бас бид хэд маш дэмжлэг үзүүлсэн. Энэ яасан гэхээр ахмадуудад ач сайн хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. Одоо нөгөө Эрдэнэт үйлдвэрийн ажилчид болохоор 40-с дээш насны дургийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэсэн ойлголт үүсгэх. Гуравт нь болохоор багш одоо эмчнэрийг намайг дүрийн албан хаагчдыг дургийн шинжилгээнд ээхон шинжилгээнд хамруулах ийм ажлыг өрнүүлсэн. Тэгээ одоогийн үр дүнгээр бид хэд 3 жилийн дараа эргээ харахад бид хэдийн хувьд бол ходоодны хавдрыг бараг 20-25% нарыг эрт үед оншилсан байна. Нас баралт бол эрс барсан. Тэгээ үр дүн бол байгаа. Одоогийн байдлаар Орхон аймагт яг харгалгаа хийхгүйгээр ходоодны эрт үеийн хавдрыг дотор талаас нь ингээд одоо дурангаар унтуулж байгаа дурангаар ингээд дотор талаас нь авдаг. Энэ хагалгааг 33 хүн хийлгсэн байна. Тий. Тэгэхээр бид яг Медипас эмнэлэгтэй бол ойролцоогоор бид одоо 25-ыг хийчихэд байх шээ. Ийм ажлуудыг шинэ ажлуудыг ингээд нэвтрүүлээ, тэрнийхээ дэмжлэг болгоод ийм сайхан ажлуудыг өрнүүлж байгаа. Тэгээд одоо бид хэд юу гэж ойлгосон байна гэхээр 2 жилийн өмнөөс бид хэд дахиад чиглэлээ арай жоохон өөрчилсөн. Тэр нь юу байсан гэхээр бид хэд одоо бие хүн төлөвшөх процесс дээр бид хэд асуудал байгаа байна. Өөрийгөө хайрлах, бусдынхаа төлөө би эрүүл байх хэрэгтэй гэдэг энэ ойлголт нь өөрөө дутмаг байгаа учраас энэний нэргээд энэ бусад эрүүл мэндийн үйл ажиллагааг одоо сайхан одоо өрнөлтөөр гаргачих болохгүй байгаа маа гэдэг зорилготойгоор эрүүл эрдэнэт хүн гэдэг нэр өгч ийм зүйлийг хийсэн. Тэгэхээр ёс суртахууны хувьд одоо би сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд эрүүл байх нь өөрөө эрүүл хүний үндсэн шинж болох юм байна. Тийм учраас ёс зүйг босгож ирээ. Тэгэхээр ёс суртахуун одоо соёлыг эрүүлэх ажлыг өрнүүлэх гэдэг үүднээс бид хэд туг хэлүүлсэн. Байгууллагуудаар туг хэлүүлсэн. Гадуур лекц уншдаг. Тэгээд нийт яг орхны одоо давхарцсан доогоор нэг 10,000 орчим хүнд бид хэд лекц уншсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хандлага бол бас өөрчлөгдөж байгаа. Хүмүүсийн хандлага гадуурын хөндлөлт өөрчлөгдөж байгаа. Энэ болохоор гол санаа маань эрүүл эрдэнэт хөтөлбөрийн гол агуулга маань юу гэхээр бид хэд ердөө итгэхээс олж бодож байна гэсэн үг. Идэгтэй холбоотой. Тий. Идэгтэй холбоотой хоолных нь найрлага байна, чанар байна, идж байгаа тэр хүний хүсэл байна, амт залхих хоёрыг ялгаж байгаа тэр чадвар байна. Эргээ тэрийг шингээж боловсруулж байгаа энэ зүйлүүд байна гэсэн үг. Тэгэхээр энэ болгоно өөрөө цогц юм аа. Тэгэхээр яадаг вэхээр хүн өөрөө бодлороо хоол олж иддэг байхгүй юу? Юу надад тустай байна? Эсвэл юу идвэл миний бие тааламжтай байна гэдгээс шалтгаалж хоол олж идэж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө гаргалгаа нэг юм аа гэж. Тэр нь юу гэхээр тэр хүн өөрийгөө өмнөх хүнлэмж нь л энэ эхлэл юм аа гэдгээр. Тэгээд одоо энэ эрүүл юу одоо жишээ нь даралт ихсэлт, чихрийн шижин гэдэг ингээд архиталт одоо гэмт хэрэгч гэдэг юм уу тийм ээ. Энэ болохоор нэг хүний гаргаж байгаа янз янзын гаргаж болох авиас одоо үүсэлтэй зүйл баггүй юу? Гэтэл бид хэд илүү их одоо үр дүнд гарч байгаа үр дүнд нь илүү анхаарат байгаа мөртлөө нөгөө бие хүн рүү хандаад байгаа зүйл үг байхгүй. Бие хүн рүү. Тэгэхээр арай сул байгаа. Өвчлөлийн яриад байна тийм. Өвчлсөн хойно биш. Яриад тэр хүний өвдөхөөс нь өмнө яавал та ийм байдалд орж болох вэ гэдгийг
ойлгох нь хамгийн тулгамдсан чуулган гэсэн үг. Тэгэхээр бид хэдийн хувьд бол одоо оюуны потенциал өндөртэй гэж ярьдаг да монголчуудыг. Тэгэхээр энэ зүйлийг л бид хэд зөв мэдээллийг зөв талаас нь өгөх юм бол энэ бол бид хэдийн хувьд зовлон биш болох магадлал бол маш өндөр. Тэгэхээр бид хэд одоогийн байдлаар 5 эмч нийлээд 10 гаруй мянган хүнд лекц уншиж. Тэгэхээр энэний үр дүнгээс бид хэд харахад ерөнхийдөө бол бид хэд өөрчлөх бүрэн боломжтой. Яагаад гэвэл эргэтнүүдийн маань хавдар өөрөө нэг шалтгаантай байх магадлал нь өндөр байна. Та нарын судалгааны ажлын үр дүнд бас нэг гарсан ахиц бол хатууралтай иргэдийн бүртгэлийг одоо бүртгэлжүүлээд авсан байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хатуурлын 1-р шатныхан гэхэд бас бүлэг гарч ирэх нь 2-р шатныхан, 3-р шатныхан ч гэдэг юм ингээд гарч ирэхээр нөгөө эмчилгээний чинь яаж эмчилэх вэ? Төслөөс цааш нь яаж өргөжлөх вэ гэдэг гарц нь гаргалгаа нь танаас харагдаад эхэллээ л дээ. Тэгэхээр бусад аймагуд ер нь яг ингэж хатууралтай иргэдийн судалгааг явуулсан байт юм уу? Улсын хэмжээнд та бүхэн зөвхөн ингээд бүх зүйлээ эрдэнэтэй хийх асуудал биш. Дахиад цаашаа халих учраас би энэ асуултыг танд тавиад байна л да. Ер нь бол бид хэд нийт Монгол бол дэлхийд хотод юуны элгэний хавдраар дэлхийд нэгд орж байгаа. Энэ асууралтаараа ч гэсэн нэгж болж байгаа. Харамсалтай нийт хавдрынхаа нэг 70-80 гаруй нь хожим онцлогдож байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр бид хэд эхо одоо тий эхо тэгээд хяналтын тогтолцоо өөрөө байхгүй учраас энэ хүмүүс бол гарын салаагаар аваад өөрт нь эрүүл мэндийн боловсрол багтаа учраас энэ хүн өөрөө ингээд одоо эрсдэлд орчиж байгаа байхгүй юу. Тэгээд онцлогдсныхаа дараа харуулдаг, харамсдаг ийм хэцүү байдал их байна. Тэгэхээр бид хэд ердөө энийг эрүүл мэндийн боловсрол олвэ. Энэ 350 хүнтэй. Тэгээд та яаж хянах хэвээр, яаж өөрчлүүлж хянах хэвээр, ямар хүндрэл танд гарч болох вэ? Та яаж сэргийлж болох вэ гэдэг мессеж нэгдүгээр төгсөн. Хоёр дахь зүйл нь болохоор бид хэд энэ засаг даргатайгаа дахиад хамтраад сая энэ хавдар судлалын үндсийн төвийнхтэй бас хамтарсан. Тэгээд энэ хүмүүстэй эхо скрининг зохион байгуулсан. Тэгээд гурав дахь зүйл нь бид хэдийн хувьд юу гэж юм гэхээр энэ хүмүүс нь эргээд өөрөө санаачлах тавьж өөрийгөө үзүүлэх тэр тогтолцоо эргээд тэрийг үдсэн тохиолдолд нь үйлчлэгээ үзүүлэх тэр боломжийг нь хангаж өгье гэдэг зорилгоор мэд бас энэтэйгээ яриад бид хэд ч одоо 5,000 төгрөгөөр одоо яг энэ төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. 5,000 хүн төгрөгөөр яваа таардаг гэсэн. Тэгэхээр ийм төсөл санаачлаад бид хэд ингэж үр дүнтэй ажиллаж явж байгаа. Энэ төсөл бусад аймагуудад бас хэрэгжих бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Санаачлах чухал байх нь тийм. Аагүй бид хэд одоо санаачлаад бид мундаг гэж байгаа юм биш. Тэгэхдээ хин нэг нь энийг хийх ёстой бид тэрийг л хийхийг хичээсэн л гэсэн үг. Япон Тайванийн одоо бас одоо өвчтнийг эмчлэх арга байдаг юм эсвэл төслийг хэрэгжүүлэх арга байдгийг та нар бүхэн Монголд нутагшуулаад байна шүү дээ. Тэгэхээр Тайваны онцлог ер нь юу юм бэ? Японы онцлог ер нь юу юм бэ? Тий. Тайваны хувьд болохоор бид дэлгэний хавдар дээр яг Тайваны тэр загварыг ашиглах гэж хичээсэн. Тий, яг эртгэлрүүлэлт бүртгэл тэгээ бие вирустай ээжээс хүүхдийг нь хамгаалах. Тэгээд эргээд нөгөө эмзэг бүлийн хүмүүстэй вакцинжуулах гэдэг энэ ажлуудыг Японы туршлагыг бол хотоодны хавдар улаан дээр скрининг эрүүл мэндийн мэдээлэл тэгээд зөв тогтолцоо үүсгэх. Тий. Ердөө 3 чиглэл 3 онцгой чиглэл дээр бид хэд ингээл үйл ажиллагаа хийж байна. Би танаас нэг заавал сонирхож асуумар санагдлаа. Нийгэм хөгжихийн хэрээр өвчл нэмэгдээд байх юм аа тий технологич ийм бас нэг даваа талуу чинь нэг талаар сөрөг талаа бий болгоод байх юм л да. Тэгтэл монголчууд бол өн эртнээс одоо өвчтөнтэйгээ яаж идэж явахаа зохицуулж явсан явдал мөрөө цэгсэлж исэн ард түмэлдэ. Энийг танаа судалгааны баг ер нь эргэж харж анхаарч анзаарч үзсэн ер нь монголчууд хэрхэн яаж одоо хоолоо зохицуулж исэн зундаа яах юм өвөлдөө яах юм энэ маань одоо бид чинь дэлхийн хөгжөөд технологи хөгжөөд шинжлэх ухаан сайхан байна гэж байгаа боловч бас бидний нөгөө өгдөөцсөн маань сургаал явдал мөрчин эргээд бас харахад зүйл юм шиг надад анзаарагдаад байна л да. Бид заримдаа нөгөө эргээд борцгоо идэх асуудал руу гарч ирж штэ тийм ээ. За энэ дээр бид хэд ерөөдөө нэг 3 зарчим баримталсан. Нэгдүгээр бид хэд ерөөдөө хүүхэд байхад буруу дадал үүсээгүй байхаас нь өмнө зүгээр ойлгуулж хамгаалах хэрэгтэй. Учир нь хүүхэд гэдэг нь эзэн зөөсөн зүйлээс хортох магадлал нь өндөр. Тэгээд ялгаруулах хэрэгтнүүд одоо тэр илэг бөөр тэр нь өөрөө жижиг. Тийм учраас одоо хамгийн их хохирогч нь хүүхэд байдаг. Тийм учраас монголчуудыг бид хэд ярьдаг зүйлүүд өвхөвчний шалтгааныг өсөх насандаа олно гэсэн үг дээ. Тий. Нэгүр хэлбэл хүүхэд байхдаа ямар болчмгүй зүйл идэж гин тэр нас бий тойрсон хоноо өвчин болж бий дэлгэрдэг гэсэн ойлголт юм. За тийм учраас бид хэд ингээд сурагч багш бэлдээд ингээд 70 гаруй
аханд багшийн сурагч багш бэлдээд ёс уламжлал тийм ээ тэрний үнцэн тэгээ тэрнээс бие анхаарахтаа юу чухалчлах хэрэгтэй. Тэгээ гэр бүлийн харьцаач гэдэг юм энэ зүйлүүдийг одоо сэргээж би Монгол хүн гэдэг нэртэй хичээл заалах гэж бас ингэж одоо явж байгаа. Хоёр дахь зүйл маань юу гэхээр би тэгээд ердөө хүмүүстэй 3 мессеж үг ихний хэлж байна. Хоол идчихэд хэвтдэг болох юм. За. Маш ингэ. Хоёр дахь нь болохоор халуун юм уудах болох юм. Тий, халуун юм бол маш муу. Тий. Тэгэхээр гурав дахь нь болохоор би тэгээд хоолоо сайн зажиж идэж тохируулж иддэг. Тэгээд ямар цаг үед ямар хоолыг идэх ёстой гэдэг дээр ийм 3 мессеж үг ихний хэлж байна. Гэдэг дээр ингэж явсан. Тий. Гэхдээ энэ болохоор яаж юм гэхээр энэ 10,000 лекц уншиж байгаа ч гэсэн нэг давтамжаар явж байгаа байхгүй юу? Бүгдээрийн нэг ихний ээжинд одоо хамгийн их нөлөөтэй үзэл баримт талаас болиулъя. Давстаа цааны хэрэглээг тасгая гэж ердөө нэг 3-5 санаагаар би тэгэд эхэлсэн. Үйл ажиллагаа. Одоо тэр бол энд нутагшиж байгаа. Та хэд барыг захын үнээс асуусан ч ер нь мэддэг болж байгаа. Жишээ нь хоол идчихэд хэвтэх бол өвчин болгоны үндэс гэдэг. Яа тэгвэл хоол идэх хэвтчихээр цаашаа эргэтнүүд рүү хоол дамжихгүй хотоод дотор хоног гэсэн. Тэгэхээр доод эргэтнүүд нь гинтэн. Тэгээд ирэхээрээ монголчууд одоо хоолтой холбоотой өртнөр гинтэж байгаа бас их нөлөөтэй. Нэг. Хоёрдугаарт улаан хотоодны хавдар хоёулаа өндөр байхгүй юу? Тэгэхээр улаан хавдар болохоор улаан нь болохоор хавтгай учраад эс нь өөр. Хотоод нь болохоор бортхон учраад гэдэг эс нь өөр байхгүй юу? Гэтэл хоёулынхаа хавдар өндөр Монголд эхний хоёрт 10 тортогоор Монголоос өөр байдгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр улаан хотоодыг гимтээгээд байгаа хоёулынгийн зэрэг гимтээгээд байгаа зүйлүүдийг бид хэд хэрэгжилж байгаа гэсэн үг. Энэ бол халуун юм. Тэгэхээр хүүхдүүд маань энд уур гэж нэр өгсөн. Уур уцаартай адилхан нэр өгсөн. Уур дэгдвэл манан бол. Манан хүн хин юу ч гэж харж чадахгүй. Хүний дотор уур хилэн бадарвал тэр зөв оюун ухаан зөв дүгнэлт хийж чадахгүй. Яг агуулга нь бол адилхан. Ийм ухаантай хүмүүсийн үр сад байна л та бид нар. Тийм учраас уурын дарж идэж уу гэдэг. Хоолны уурын дар. Тийм учраас аавд одоо хоолны дээжийг өгдөг. Нэгдүгээр хүндлэл, хоёрдож тэр хүн аав хоол идэж эхлэхээр хүүхдүүд хоолнд ордог. Тийм жаягтай. Тий. Тэгээд бид хэд нэгэндээ цай өгсөн ч гэсэн агта шаргаал цагийг өргөн барьж өгч байгаа. Хоёр үйлдэл. Өргөн барих. Нэгэндээ халуун юм дамжуулахгүй байна шүү дээ. Гэтэл одоо би тэгээд 5 халуун цаг урд нь тавиад өгч байгаа юм байна. Гэх жишээний ийм болохгүй зүйлүүдийг гээд ингээд энэ болохгүй хэдэн санаануудыг дэлгэрүүлж ярьдаг. Тий, гол лекцийн агуулга тэгээд хоолны найрлагаа ялангуяа хямтай хоол гэж бид их ярьдаг. Тий, хямны хэрэглээ өндөр байна гэдэг чинь бид хэд их одоо амтлахын тулд их явж байна гэсэн үг. Хүсэлтэд захирагдаад байна гэсэн үг. Одоо хүсэл гэдэг чинь хоёр янз юм да. Зөв юм хүсэж болно шүү дээ. Тий, гэтэл хүсэж байгаа зүйл нь өөрөө жаахан наанд одоо жаахан саар юмдаа их ороод байна гэсэн үг. Бид хэд энийг жишээ олгож наадмын хуушуур ярьдаг. За. Хамгийн гоё дээл хувцас өмсөд тийм ээ. Тэр сайхан өдөр талбай гараад хуушуур гоё хуушуур олж идвэл тэрнийхээ утга учирыг сайхан одоо наадан боллоо гэж бодчих шийдээ. Тэг яг л бид хэдийн бодит байдал юм. Тэгэхээр энэ байдлаас салах нь өөрөө бид хэдийн одоо энэ өвчлөлөөс салах үндсэн юм аа. Тэний чи арталт чихрийн шийчин даргалт ихсэл таргалалт бүх юм чи энэний арт байгаа. Гэтэл бид хэд энийг ярихгүйгээр үр дүнгийн гаргасан үр дүнгээ яриад байгаа учраас хэдүүлээ эрүүл эрдэнэт хүн гэдэг нэр өгөөд ийм ажил өрнүүлж эхэлсэн. Тэгээ байгууллагуудаар туг аялуулад тэгээ эрүүл мэндэд дээдлсэн хамт олон гэдэг туг аялуулад ингэж. Эрүүл эрдэнэт хүний их сурвалж нь хүүхэд шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүүхэд рүү чиглэсэн. Одоо хүүхдийг та хэлсэн шүү дээ зөв дадалтай болгох гэдэг асуудал. Тэгэхээр одоо юу гэдэг танай эмнэлэг дээр ирсэн ч гэдэг юм эсвэл лекцэнд хамрагдсан хүүхдүүд л одоо эрүүл дадалтай болох биш юм аа. Тэгэхээр бүр хүүхэд бүрт хүрэхийн төлөө одоо танаа медифас эмнэлэг юу хийж байна? Танаа баг тухайлбал. За бид хэдийн хувьд бол яг гоо ааст тэнцээж гэдэг юм уу тийм ээ. Эсвэл хүүхдүүд зургийн уралдаан аймаг тэр нь болохоор саруул ухаанд эрүүл бие оршин гэсэн сэтгэлтэй. Уулын бид хэд эрүүл бие саруул ухаан гэж ярьдаг да. Тэгтэл одоо энэ цагт бол өөр болсон. Хүн юу идхийгээ мэддэг байж эзнийхаа дараа яахаа мэддэг байж сая эрүүл орших хэвээр. Тэгэхээр энэ агуулга нь хэдүүлээ ингэж өөрчлөөд тэгээ зургийн уралдаан зарласан хүүхдүүдэд очиж лекц уншиж байгаа бас. Тэгээд бас өсвөрийн эмчгээд бас тийм хүүхдүүдийг бэлдээд тэгээд хүүхдүүд нэг нэгэндээ мэдээлэл өгөх бас ийм ажлуудыг зохион байгуулсан.